эрхэм үзэгчдээ хүнсний хувьсгал хилцүүлэг нэвтрүүлгийн ээлж дугаарыг хүргэх гэж байна. За өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бид хүнсний аюулгүй байдал пестицид гэсэн сэдвийн хүрээнд хилцүүлгээ явуулахаар мэргэжлийн холбогд тухай агуулгын зочдыг 600-ийнхаа их студид урьсан. Нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч ирсэн та нартай баярлалаа. За тэгэхээр Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлалыг хэрэгжүүлж байгаа хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн бол улс орон даяар хэрэгжээд үр дүнтэй ажлууд бас гарч байгаа. Гэхдээ бидний өмнө бас ямар асуудлууд тулгамдаад байгаа вэ гэдгийг энэ хөдөлгөөнийг өрнүүлснээрээ бид нар бас гаргаж авч чадж байгаа. Тэгээд энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг ингээд үргэлж ярилцаад хийгээд явж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр даваа 2 зөвлөхийн хувьд яг энэ асуудал дээр өнөөдөр хийх байгаа бас сэдвийн хүрээнд ер нь хүнсний хувьсгалын үйл ажиллагаа өнөөдөр нөхцөл байдал цаг үеийн ямар мэдээллийг бас өгч болохоор байна. За үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн эхлээд яг 2.5 жил болж байна. За бид бүхэн бол 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Монгол улсад 100% хангах, цаашлаад бүс нутагта хүнс экспортерч улс болох томоохон зорилготой. Үүний 5 жилийнх нь яг талд нь бид өнөөдөр хүрчээд байна. Энэ хугацаанд бид ямар ажлуудыг хийв, үлдсэн 2.5 жил ямар ажлуудыг хийх вэ гэдэг тал дээр бид бас байнга үр дүнгээ ярилцаад зөвлөлдөөд явж байгаа. Салбарынхаа яамтай мөн босод төрийн 35 байгууллагуудтайгаа тийм ээ. Энэ 11 сарын сүүлийн 7 хоногт зөвлөлдөх 4-р уулзалт маань бас болно. Тэн дээр бас бид нэлээд үр дүнгуудээр нэлээд нарийн ярилцсан. За энэс гадна бид бүхэн Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн тийм ээ. Хангамжаа бол бид шийдэхин тулд Монгол Улсын засгийн газраас маш хэмжээний зээлийг энэ салбарт хүнсний салбарт гаргаж байгаа. 3000 гаруй том жижиг төсөл хөтөлбөрүүд Монгол улс орон дээр хэрэгжиж явж байна. За үүнийг бас бага хүйтэй утгатаа зээлээр ингээд санхүүжүүлээд явж байгаа. За тэрний нөгөө талд нь бид хүнсний аюулгүй байдлаар ажиллах хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдал бол маш олон төрлийн нөлөөлж байгаагийн нэг хэсэг нь бол энэ пестицид байгаа. Тэгэхээр энэ пестицидээр бид нар сая 2 сар гаруй өмнөөс Монголын хүнс аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл хуралдаад зөвлөмж гаргаад тэр зөвлөмжийн дагуу ерөнхийлөгчийн намын газраас ажлын хэсэг гараад 4 удаа хуралдаж тодорхой хэмжээний ажлуудыг энэ сая болсон пестицидийн асуудал хэлж байгаа энэ үндэсний зөвлөгөөнд оруулаад тэгээд тэндээс төрийн 17 байгууллагын хамтарсан ажлын хэсэг гараад ажлын хийх төлөвлөгөөгөө бид гаргаж байгаа. Бид 1.6 жилийн дотор энэ пестицид гэдэг энэ асуудлыг бүрэн шийдээд ажиллаж байгаа энэ төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах хууль нь ямар хоорондоо зөрчилтэй байна. Хууль нь илүү сайжруулах шаардлагатай байна уу юу тийм ээ. Өнөөдөр болсон хүчний асуудал, тоног төхөөрөмж гэдэг энэ салбарт тулгамдсан маш олон асуудлууд байд юм билээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид нар ажлын төлөвлөгөө гаргаад ажиллаад эхлэх явж байгаа. Энэ ажилд байна оролцож байгаа төрийн байгууллагуудын төлөөллөд энд сууж байна. Энэ хүмүүс байна мэргэжлийн чиглэлийн дагуу илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзэгчдэд өгнө гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр Батгүй дараагаас ер нь бол энэ стандарт гэж аливаа зүйл бүхэл зүйлд стандарт байгаа. Гэхдээ яг энэ пестицидийг ямар хэмжээтэй яаж хэрэглэх үү, ургамал ногоон дээр яаж хэрэглэхийн, тариалтан дээр яаж хэрэглэхийн гэх бүх юм өөрийн гэсэн стандарт байгаа шүү дээ. Гэхдээ стандартыг мөрдөхгүй байна уу гэсэн нэг юм зөвөр эргүүний үднээс аваад үзэх юм бол бид хэрэглэгч нь ч мөрдөхгүй, тэр үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүс ч гэсэн бас мөрдөхгүй байна уу гэдэг нэг юм зүйл харагдаад байгаа. Ер нь хийсэн судалгаа юм ямар байдгийг стандарт тал дээр та мэдээлэл өгөөч. За ер нь яг манай байгууллагын зүгээс ялангуяа хүнсэн ногоон дээр энэ пестицидийн хэрэглээг хянч чадж гэнэ үү? Яаж яана гэдгийг манайх ургамал хамгааллын хүрээлэнтэйгээ биднес бас судалгаа хийж үзсэн. За энэ бол 2 жилийн өмнөх намрын ногоо өдрүүд арга хэмжээний үеэр биднес жишээ нь зах зээл нийлүүлж байгаа хүнсэн ногоонд пестицидийг тодорхойлоод за энэ хэр зэрэг ямар хэмжээнд явж байгаа гэдэг юм. Тэрэн дээр бас мэдээж яг зөвхөн өнөөдөр биднесийн тулгамдсан асуудлын хувьд пестицидийн хэрэглээний стандарт бус ашиглалттай холбоотой асуудлууд хөндөж байгаа. За энийг бол биднес хянах юм боломжтой байна гэдгийг бол биднес гаргаж ирсэн. Мэдээж тэр судалгааны үр дүнгийн хувьд бол бас тааруухан үр дүнгууд бол ажиглагдсан. За ер нь бол манай байгууллагын зүгээс бол энэ ялангуяа хүнсэн ногооны мөчгөх систем гэж сүүлийн үед ярьж байгаа. Хэрэглэгч өөрөө энэ системээр дамжуулаад миний хэрэглэж байгаа ногоо пестицидийн илүүдэлтэй байна уу гэдгийг анхан шатны ийм хяналтыг тавихын боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм. За ер нь газар тариалангийн мэдээллийн нэгдсэн систем гэдэг байгаа. За тэр системийг манай байгууллага яг хэрэгжүүлж ажиллаж байна. Өнөөдөр бол
сумын агроном байдаг юм уу. За тэгээд одоо тариаланчтайгаа хамтраад одоо энэ мөшгөх системийг одоо нэвтрүүлэх ийм ажлыг бол зохион байгуулж байгаа. За ер нь бол одоо жилийн дараанаас биднес бидэнд яг тулгамдаад байгаа асуудлаа илүү үзэгчдэд хүргэхвэл иргэн хүн ч гэсэн өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэгжилж байгаа тэр хүнсний бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэлтэй байх вэ? Энийг би яаж одоо хоргүй болгож одоо эцсийн бүтээгдэхүүн болгож идэх вэ гэдэг энэ л асуудал байхгүй юу? Тэгээ энэ дээр яг тулгамдаад байгаа зүйл нь юу вэ гэдэг. Мэдээж хийсэн ажил салбарт бол байгаа шүү дээ, тийм ээ. Тэг яг пестицидыг бол биднес яг хор гэж бол хүлээж авах нь буруу, ийм гэж хүлээж авах зүйлтэй гэж харж байна. Тэгэхээр имийн хэрэглээ нь ямар байх юм гэхлээр зохистой түвшинд байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө стандартаас давтсан хэрэглээ хэрэгэлдэг ч юм уу. Энээс бол асуудал үүсэдэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр биднес яг энэ тодорхой хэмжээний одоо энэ пестицидыг одоо тариаланч хүн маань өөрөө яг тодорхой стандартын дагуу хэрэгэлсэн байна уу юу гэдгийг биднес харах хэрэгтэй. За мэдээж тариаланч маань өөрөө тэрийг хянж явах хэрэгтэй. За сумын агроном хянж явах хэрэгтэй. Зах зээлд нийлүүлэх үед бол одоо жишээ нь лабораториудаар одоо тухайн одоо хүнсэн ногоонд пестицидийн үлдэгдэл нь байна уу юу? Хэвийн хэмжээндээ байна уу, хэтэрсэн байна уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй. За энийг бол мөшгөх системээр биднээс эргүүлээд одоо ямар тариалан чинь буруу зүрүү үлдэл хийцэн байна. За тэрэн дээр алдаа оноо үүсч үү гэдгийг одоо биднээс олж тодорхойлох ийм боломжийг бол энэ мэдээллийн технологийн систем дээр суурлаад одоо биднээс тогтоох боломжтой болоод. За баярлалаа. Хэдүүлээ товчхон бас мэдээлэл өг. Туяа цэцэг захирлаас асуухад манайх ч одоо мэрэгжлийн хяналтын бүхэл бүтэн ийм институтстэй байсан шүү дээ, тийм ээ. Хяналт тавьдаг, шалгалт хийдэг. Тэгээд яг одоо норматив тэр стандарт юмнууд мөрдөж гэнэ үү, хаана ямар асуудал гарч байна. Зүгээр өнгөрсөн хугацаанд мэдээж нөгөө бүтэц зохион байгуулалтынхаа хүрээнд засгийн газрынхаа хажууд гэдэг юм уу, яамдуудынхаа хажууд нөгөө хяналт юм очсон. Тэгэхээр нэг их юм бас сайн илэрч өгөхгүй, хүний эрүүл мэндтэй холбоотой энэ мэд асуудлууд хаана асуудал гараад байна, хаана ямар зөрчил хүний эрүүл мэнд аюулгүй байдал нөлөөлөхөөр зүйл гараад байна гэдгийг илэрхээ болцсон болоо гэсэн нэг юм зүгээр зүйл ажиглагдаад байгаа. Тэгэхээр энэ хяналт лавлгаа одоо лаборатори юм уу, тэр судалгаа эдгээр ер нь нэг юм яг зааглагдж ялгаж байгаа юм байна уу? Энэ одоо хэн хяналттай тавхстай, хэн тэр судалгаа шинжилгээгээр гаргаж ирэх хэвээр. Тэгээд тэрэн дээрээ тулгуурлаад яаж одоо ажил цаашаа юмаа харж явах хэвээр гэдэг нэг юм саллахгүй байгаад холилдчод байна уу гэсэн нэг юм харагдаад байна. Тань ямар бодлоо? За энэ тал дээр бол ер нь бол энэ судалгаа шинжилгээний ажил за лавлгаа буюу одоо энэ пестицидийн талаар, бусад хүнсний хими элементүүдийн талах энэ бүх ажиллагаа бол одоо энэ судалгааны байгууллага дээр төвлөрч одоо лавлгаа лабораториор хянагч явж их хэвээр. Гэсэн хэдий боловч манад бас тогтолцооны юм буруу тогтолцоотой болсон энэ явдлууд ажиглагдж байна л да. Жишээлбэл стандартын байгууллагын дор бол хяналтын лабораториуд нь яваад байдаг. За энэ бол буруу тогтолцоо. Хяналт бол тустай байх хэвээр. Стандарт буюу тэр дагаж мөрдөх горим хэм хэмжээг бол тодорхойлдог байгууллагууд тустай байх хэвээр гэсэн. Тэгэхээр энэ үйл ажиллагааг бид нэр бас одоо энэ нэгэн пестицидийн үйл ажиллагаа гэсэндээ тэр нөгөө лаборатори стандартын байгууллаганд очсон. Аль нь одоо жишээлбэл лавлгаа лаборатори бол лаборатори. Хяналт бол бас л лабораториор хийдэг. Тэгэхээр энэ хяналтын үйл ажиллагаа буюу судалгаа шинжилгээний ажил гэдэг бол тусдаа явж их хэрэгтэй гэсэн л үг. Тэгэхээр манайд энэ нь одоо горим норм дүрмийг гаргаж байгаа газар нь хяналтаа хийгээ явдаг байхгүй. Тэгэхээр өөрсдөө гаргачаад эргүүлээд өөрсдөө хянаад яваад байна гэсэн үг. Тэгэхээр энийг бол бид нар зааглаж ялгах ёстой гэж бодоод байна. Жишээлбэл хүнсний аюулгүй байдлын лавлгаа лаборатори гэдэг нэртэй байгууллага байдаг. Гол үйл ажиллагаанд чиглэгдэж байгаа зүйл нь бол хяналтын үйл ажиллагаа хийдэг. Лавлгаа гэдэг бол бид нарт одоо референс буюу лавлгаа лаборатори бол өөр чиг үүрэгтэй байх ёстой. Судалгааны үндсэн одоо онолын бөгөөд одоо суур судалгаануудыг хийж идэг. Энийг одоо хэм хэмжээг нь тогтоож идэг ийм байгууллага байх ёстой. Тэгээд энэ хоёр нийлчээд байгаа учраас яхан буруу тогтолцоотой яваад байна уу л гэж харагдаж байна. За цэрэн тань яг саяны асуултан дээр бас санал хэлэх. Гайл дээр бол илүү анхан шатны нэгж гэсэн үг шүү дээ, тий? Хэлгээлээр орж гарч байгаа хүнсний ногоо. Тийм. Тэгэхээр улс хэлээр нэвтрүүлж байгаа хүнсний бүтээгдэхүүн за дээрэс нь одоо жимсгэн үр тариа бүтээгдэхүүнд бол одоо гайлын байгууллага бол гайлын лабораториуд одоо мэрэгчтэй хөлийн одоо бомб дээр ажиллаж байгаа лабораториуд бол одоо илрүүлэх шинжилгээ хийж байгаа. Тэгээд жишээлбэл одоо замын үд дээр бол 16 нэр төрлийн пестицидыг илрүүлэх шинжилгээ хийж байна. 2023 онд гэхэд манайх бол одоо 62 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 16400 дээжинд шинжилгээ хийсэн байна. Энэ шинжилгээний үр дүнгээр одоо жил жилд
хэдэн хувь нь пестицидийн илүү их одоо илүүдэлтэй байна ч гэдэг юм уу те шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гардаг одоо буцаах хэмжээний ч гэдэг юм уу эсвэл устгах хэмжээний ч юм уу ямар ч байсан 24 онд одоо бас одоо 100-аад нэвтрүүлэн бараа бүтээгдэхүүнд бас 17,300 дэжин шинжилгээ хийсэн байна. Тэгээд яг энэ шинжилгээний үр дүнгээр бол одоо яг тийм илүүдэлтэй юм нэтэр гэсэн гараагүй. Гэхдээ бидний хийж байгаа одоогийн хийгээд байгаа шинжилгээ бол илрүүлж байгаа. Яг ямар пестицидүүд байна вэ? Тэрний одоо яг байгаа юмнууд нь байх ёстой хэмжээнд байна уу гэдэг энэ тоон шинжилгээ хийх ёстой. Тэгээд энэ тоон шинжилгээнд бол бид нар одоо хараахан орж амжааг байна. Гэхдээ одоо бид нар замын өвөд алтан бүлгийн бомб дээр тоон шинжилгээ хийдэг аппарат тавьсан байгаа. Тоног төхөөрөмж одоо энэ жил суйрлуулаад тэрийг одоо бас тэр тоног төхөөрөмжийг чинь суйрлуулаад тогрогоо хийгээд оруулахад бас нэгэн одоо хугацаа ордог. За дээрэс нь бас тэр тоног төхөөрөмжинд хэрэглэгддэг стандарт дэжнүүд байна, ургаж утсууд байна. Тэр маань одоо бас нэг хүрэлцэхгүй юм байгаад байна. Болсон хүч маань бас хүрэхгүй байна тий. Тэгэхээр айл болохоор л одоо хэлийн байгууллагын лабораториг одоо хүчин чадлыг нэмэгдүүлээд за бид нар одоо 2024 оноос агуулад одоо баруун талын аймгаараа Увс, Ховд тий одоо баян хөдөлгөөн гэдэг одоо ингээд баруун аймагуудад дээр байгаа хэлийн бомбууд дээр бас лабораториг бариад оруулаад байгаа. Яг одоогийн байдлаар бол нэг ёсондоо хилээр нэвтэрч орж ирж байгаа хүнсний ногоо бүтээгдэхүүнүүдэд пестицидийн тун хэмжээ ямар байгааг бид нар одоохондоо тодорхойлж чадахгүй байгаа юм байна тий. Ямар пестицидүүд байна вэ гэдгийг нь болохоор гаргаад байна тий. Гэхдээ яг энэ дотроос бол зөрчилтэй энэ дээр одоо болохгүй юм бол гараагүй одоогийн байдлаар бол гэхдээ бид нар одоо цаашдаа одоо энэ хэмжээг нь илрүүлж чадахгүй байгаа нь тэгээд энэ хүний эрүүл мэндэд ямар хэмжээнд очих ёстойгоос илүү очиж гэн үгүйг нь гаргаж чадахгүй чинь эн чинь өөрөө эрсдэл юм шиг. Хамгийн гол нь 16 нэр төрлийн одоо пестицид үзэж байна. Тэр нь гарч ирэхгүй байна гэдэг нь болохоор одоохондоо илрээгүй байгаа учраас тэрэн дээр тун үзэхгүй шүү дээ. Хэрвээ илэрчих юм бол хичнээн хэмжээтэй байна вэ? Байх ёстой тонгоо хэмжээс илүү байна уу гэдэг өөр асуудал яригдаж эхэлэх байхгүй тий. Тэр ийм чиглэлээр ямар ч сайжруулж байгаа. Гэхдээ яг миний уншиж судалснаар бол пестицид гэдэг нь бол зохих хэмжээгээр байх ёстой ургамал ногоо юунд байдгийг тий хүнсний бүтээгдэхүүндээ байх ёстой юм шиг байгаа. Гол нь тэрийг нөгөө хэрэглээндээ нэвтрүүлэхдээ хүнсний хангамжинд нийлүүлэхдээ одоо яг ямар хэмжээнд байвал стандартны гэж үзэх юм бэ гэдгээл одоо маш сайн заагалж ялгаж лабораториуд нь тэрийгэ шинжилсэн ургамал ногоонуудаа одоо лангуун дээр тавьдаг зөвшөөрөх хэмжээнд байна уу үгүй юу гэдэг тэр тоон хэмжээг л гаргах хэрэгтэй байхгүй. Тэрнээс зөвхөн тодорхой хэмжээгээр байх хэрэгтэй. Тэрийг илүүдэлтэй байна уу, илүүдэлгүй байна уу гэдэг шинжилгээ. Манайд энийг шинжилдэг лабораториуд нь байна уу? Ер нь бол энэ пестицид буюу ургамал хамгааллын бэлтгэл гэж ярьдаг. Ургамал хамгааллын бэлтгэлийн хэрэглээ Монгол улсад бол 1926 оноос эхэлж хэрэгжилж ирсэн. 1926 оноос эхлээд Оросын холбооны улсын тухайн үеийн зөвлөлт холбоот улсын мэрэгчлэтнүүд манай одоо хойд хил дагуу бүс нутгуудад зарцаатай тэмцэх арга хэмжээнд хамгийн анхны пестицидийн хэрэглэгдэж эхэлсэн. Ингээд 1958 оноос эхлээд Монгол улс хатар газар эзэмшсэн газар тариалангийн үйлдвэрлэл хөгжиж эхэлсэн. Тэгээд 58 оноос эхлээд Монгол улс анх удаа ургамал хамгааллын бие даасан байгууллагыг байгуулсан. Ургамал хамгааллын алб гэдэг нэртэйгээр байгуулагдаад за энэ явандаа бол хиймжүүлэлтийн алба, ургамал хамгаалалт хорио цэрийн алба ингээд янз бүрийн түүх үндэслэлүүдийг хөгжиж явсаар агаад одоо бол яг ургамал хамгааллын бие даасан ганц байгууллага нь ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн ингээд хөгжиж яваа. За ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн дээр яг пестицидтэй холбоотой пестицидыг бол ер нь бол ургамлын өвчний эсрэг хэрэглэдэг, шавж хорхооны эсрэг хэрэглэн, мэрэгч амьтны эсрэг хэрэглэн, хог ургамлын эсрэг хэрэглэдэг. Нөгөө нэг талаараа ургамлын юм гэж хүмүүс ярьсан тийм хэрэглээгээр нь бол маш олон ангилалтай байдаг. Шавжийн эсрэг нь инсектицид, хог ургамлын эсрэг нь гербицид, өвчний эсрэг нь фунгицид гэдэг юм уу. Манайд ер нь дэлхийн нийтээр яг хэрэглээнээс шалтгаалаад бараг 20 гаруй нэр төрлөөр ангилагддаг. Манайд бол хамгийн өргөн хэрэглэдэг нь одоо 4 нэр төрлөөр явж байна. За энэ дотроос бол хамгийн өргөн хэрэглэж байгаа нь одоо тармил ургамлыг хог ургамлаас хамгаалах гербицидийг нэлээд өргөн бараг нийт орж ирж байгаа пестицидийн 50% нь гербицидийн хэрэглээ байна. За Монгол улсын нэг онцлог нь ургамал хамгааллын салбарын нэг онцлог нь болохоор газар тариалангийн үйлдвэрлэл бол харьцангуй бусад нөгөө тариалангийн улс орнуудыг бодвол манай тариалан бол бага штэ талбай хэмжээгээр тэр. Тэгтээ бэлчээр болон ойд маш их хэмжээгээр анх хэрэглэдэг байсан. Бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан хотно, бэлчээрийн хөнөөлт сарцааны эсрэг бол энэ хэрэглээ бол нэлээд өргөн удам нутагт хэрэглэгддэг байсан химийн пестицидийн хэрэглээ. Мөн ойн хортонтой тэмцэд одоо химийн пестицидийн хэрэглээг нэлээд өргөнөөр хэрэглэдэг байсан. За ингээ ер нь бол химийн пестицидийн хэрэглээ
1965-аас 80 оны хүртэл дандаа нөгөө удаан задардаг органик кортуулагч буюу маш хүнд хортой нийтлүүдээр дэлхийн нийтээрээ тэр үед угаасаа химийн үйлдвэрлэл хөгжижсэн үе шүү дээ. Тэгээ энэ пестицидүүдийг нэлээд удаан хэрэгэлдэг байсан манайх. За яг 90-ад оноос эхлээд яг тариалангийн талбайдаа бол харьцангуй одоо задралын хугацаа түргэнтэй бертоидын нийтлүүдийг хэрэглээд байгаа. За яг ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн дээр одоо бол ургамлын өвчин хортон, хог ургамал, мэрэгч амтны төрөлцсөн лабораториуд ажиллаж байна. Энэ өвчний эсрэг ямар пестицидийг хэрэглэх үү, ямар тунгаар хэрэглэх үү, ямар тунаамаар хэрэглэх үү бүгдийг гаргаж өгдөг. А дээрэс нь Монгол улсад хэрэглэх пестицидийг одоо туршдаг. 1-2 жилийн хугацаанд туршаад энэ пестицид энэ өвчний эсрэг ийм үр дүнтэй учраас Монгол оронд хэрэглэж болох нэ гэдэг ийм үр дүнг нь гаргаж өгдөг. За яг пестицидийн төрөлцсөн лаборатори манай дээр одоо 2014 оноос эхлээд ажиллаж байна. Энэ лаборатори болохоор 14-15 онд бид нэр одоо тухайн үед боловсрол шинжилгээ ухааны яамны хөрөнгө оруулалтаа нүүбийн бас нэг хамтарсан төслийн үр дүнгээр ингээд 3 багж авч ирсэн. Орчин үеийн өндөр мэдрэмжтэй багж. Энэ багшнууд дээр одоо Монгол оронд хэрэглэгдэж байгаа пестицидийн үлдэгдлийг үзэж чинь бүтээгдэхүүн хөрснө. Мөн импортоор орж ирсэн пестицидүүдийн агуулмж буюу чанарыг үзэж чинь ийм шинжилгээнүүдийг одоо бүрэн хийж байгаа. Гэхдээ энэ лабораториуд маань Монгол улс анх удаа 10 жилийн өмнө эрдэм шинжилгээний хүрээлэндээ ийм хөрөнгө оруулалт хийсэн. 10 жилийн хугацаанд урсгал зардал болон бусад нөгөө дагалдах юм ууржийн зардлуудад төсөвт тусдаггүй. Ер нь бол бас хүндрэлүүд гарч байгаа. Одоо нөгөө 10 жилийн өмнө авсан багшнууд маань хуучраа тэрнээс хойш дараагийн маш олон загварууд гарцсан, маш олон мэдрэг чанартай тийм ийм шаардлагууд бол үүссэн байна. Хүний эрүүл мэндэд нөлөөлдөг учраас л одоо бид нар бас өнөөдөр энэ тун хэмжээ хэтэрхий тий пестицидийн үлдэгдэл гэж одоо ямар хоруу чанартай юу байдیں۔ Хэтэрхий юм бол хүний эрүүл мэндэд яаж нөлөөлдөг гэж яриад байна шүү дээ. Гол нь харамсалтай нь би зүгээр бас юм харж байхад бол яг одоо хүний бие эрүүл мэндэд ямар одоо сөрөг нөлөөллийг яг пестицидийн ийм найрлагаас болоод энэ хүнд бол ийм хордлогын шинж өгсөн байна гэдгийг нэг их ялгаж салгаж шинжилгээгээр тодруулж гаргаж чаддгүй муу гэсэн ийм мэдээд байна. Тэгэхээр миний ойлгосон зөв байна уу? За ер нь хүн малын эрүүл мэнд дээр нэг дэлхий гэдэг юм яригддаг те бид нар нэг дэлхий дээр амьдраад байгаа байхгүй. Тэгэхээр хүн малыг өвдсөн үед л ийм хэрэгжилж байгаа. Тэр эмийн төсвөржилт бол энэ дэлхийн нийтийн өнөөдөр айгүй том асуудал болцсон. Гэтэл өнөөдөр хүнсний эм гэж яриад байгаа энэ зүйлийг эрүүл хүнч хэрэглэх байхгүй юу? Хүнсийг өдөр бүр өвчтөж хүн идэнэ, эрүүлж хүн идэнэ. Тэр хүнс нь өөрөө одоо тэр эм болоод байгаа зүйл нь хүний эрүүл мэндэд нөлөөлнө гэдэг бол айгүй өргөн ойлголт. Одоо нэг шинжээр илэрдэг өвчин биш. Тэгэхээр энэ дэр ард түмэн юу гэж ойлгох хэрэгтэй вэ гэхээр жимс ногоо ч юм уу эсвэл тариалангийн талбайн тухай бодохгүй байх хэрэгтэй юм лээ. Энэ пестицид бол идэж ууж байгаа хүнснээс гадна тэр ойр орчны агаар, ус, хөрсийг бохирдуулж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр хөрсөн дээр орсож байгаа ус тэ за тэр хөрсөнд байгаа өөр одоо бичил биологийн амьтан за тэр ятгаа тариан талбайн ойролцоогоо мал манай хэдийгээр уламжилт одоо газар тариал мал аж ахуйтай гэдэг байгаа боловч тэ тэрний ойр ойролцоо хэдэн километрт амьдарч байгаа хүн мал аль аль нь энд өртөж байгаа. Тэгэхээр энэ дэр 3 ойлголт байгаа байхгүй юу? Шууд хурц хордлогын шинжүүдээр хүн нас орж байгаа. Дэлхийн нийтээр одоо маш олон орн ялангуяа хөгжил буурай орнуудад одоо хурц хордлогын улмаас богино хугацаанд нас орж байгаа тохиолдол байгаа. Тэгэхээр нөгөө пестицид өөр их олон төрөл учраас хүний биед илэрхтэй одоо ганцхан ингэж илэрнэ гэсэн юм байна. Тэгэхээр нөгөө пестицидийн энэ хорыг олон улсад бол одоо жишээ нь нэг хүн дээр хордлого илэрлээ гэхэд ийм одоо ургамал ногоонд тун хэмжээнд хэтэрсэн пестицидийн үлдэгдэлтэй хүнс хэрэгснээс болсон байна гэдгийг ер нь бол ялгаж байгаа үстэй. Манайд бас яг ялгаж ингэж хийх боломж байд юм уу? Тэгэхээр энэ бол илүү нарийн мэргэжлийн ажил. Тэгэхээр хор судлал талтай. Өөрөөр хэлбэл нэгэн үзүүлэлт цусны шинжилгээнд дээр нэгэн үзүүлэлт өөрчлөгдөд яг энэ пестицид гэж хэлэхэд хэцүү. Тэгэхээр нарийн одоо тэр хүний идэж уусан юм уу эсвэл ямар орчинд амьдарч байгаа гэдгээр нь тогтоож болно. Гэхдээ яг энэ салбар бол Монголд одоогоор бол ангаа ухаанд энэ салбарт бол хараахан одоо бий болоогүй тогтолцоо бүрдээгүй байна. Гэхдээ цочмог хордлогын улмаас нас ороод ингээд кейсүүд байд юм ээ. За тэгэхээр өөр нэг ойлголт байгаа. Энийг бол хамгийн сайн ойлгож авах хэрэгтэй. Архагдуу гэдэг байгаа нь хэдэн 7 хоног, хэдэн сар тэр одоо хүнсийг хэрэглэдэг юм уу? Эсвэл одоо яг тэр пестицидыг хэрэглэж байгаа ойр орчинд амьдарч байгаа
одоо хүн мал энд өртөж байгааг хэлж байгаа. Архаг гэдэг байгаа нь магадгүй насан туршдаа тэр одоо хэрэглэдэг хүнсэнд нь ч юм уу байж байгаа тэр одоо бодис өртөхийг хэлээд байгаа. Тэгэхээр цочмог одоо хордлогоо бол ихэнхдээ одоо их өндөр тунгаар авч байгаа тохиолдолд өртөж байгаа тий. Гэхдээ хүнснээс гадна амьсгалаар арьсаар бас нэвчдэг юм тал байна. Тэгэхээр одоо хүний өвчнийг онцоход их яригтай болоод ирж байгаа ч тий. Амьсгалж जैन, арьсаар нэвтэрж जैन, нэмэх нь одоо хоол хүнсний зүйлээр тий. Энд тэгээ илэрхтэй 3 янзаар хурц, архаг дуу гэдэг 3 янзаар тэгснэ илэрж байгаа нь пестицидийн дээр төрөл, зүйл, давтамж эндээс хамаарат архаг үед бол одоо маш олон эргэтэн тогтолцоо гэмтэж байгаа. Хамгийн түрүүнд барьж авч байгаа эргэтэн бол булчирхайлаг эргэтнүүд. За булчирхайлаг эргэтнүүд гэхээр юу хэлээд байгаа бамбай булчирх. Чихрийн шижиг, нойр булчирхааны одоо гэмтлээс үүсэж байгаа шүү дээ. За хөрчг эргэтэн хамгийн аимшигтай юм. Эмхтэй эргэтээ аль нь ялгаагүй хөрчг эргэтэн. За энэ дээр хамгийн одоо хэцүү зүйл гарч ирж байгаа. За дээр нь хамгийн том зүйл бол хор тавдар, карциногийн шин чанар буюу хор тавдрыг өдөөж байгаа шин чанар байгаа. Тэгэхээр манай улс бол 100 мянган хүн амд тохиолдож байгаа нийт хор тавдрын тохиолдлоор дэлхийд одоо амьсгалтай тэр хүлж байгаа орн шүү дээ. Тэгэхээр хор тавдар өөрөө үүсэж байгаа шалтгаан их олон янз. Халдварын шалтгаантай ч бий. Гэхдээ пестицидийн шалтгаанаас үүсдэг хор тавдрууд одоо хөдөө аж ахуйн ажил эрхэлдэг. Эсвэл пестицид илүү удаан олон жил арахгаар ингэж өртдөг хүмүүсийн дунд үнэхээр ялгаатай өндөр юм байна гэдэг олон улсын судлаачид бол тогтоож байгаа. За өөр нэг эмзэглэх одоо анхаарах ард түмэн нэг зүйл бол эмзэг мэдрэмхийн нас хүйс гэж нэг юм ярьж байгаа. Тэгэхээр хүүхэд эхийн хөвлөд байхад буюу ураг байхдаа эсвэл жирэмсэн их илүү мэдрэмтэй. За эсвэл хүүхэд бага наснд өртөх тусмаа тэр бага наснд өртсөн өртөлт нь насанд хүрсэн хойно хүртэл янз бүрийн өвчнөр илрэх боломжтой байна. Тэгэхээр энэ дээр бол одоо юу гэдгийг нэг шалтгаанаар үүсдэг гэдэг юм, нэг үүсгэцээр үүсдэг ингээд онцлоход амархан өвчнөд шууд ингэж дөөцүүлж зөөрлөхөд авих хэцүү. Тэгэхээр эцсийн дүндээ пестицидийн эрүүл мэндэд нөлөө гэдэг бол энэ хор тавдрын тохиолдлын тоо, дотоод шүүрлийн эртнүүдийн эмгэг, дархлаа тогтолцоо, жирэмсэн нөхөн үржихийн гараад байгаа энэ олон асуудлууд одоо олон улсын дунджаас өндөр байгаад байна гэдэг нь анхаарал татаж байна. Тэгэхээр яг энийг одоо манай улсад ингэчлээ, энэ пестицидээс болоо ингэчлээ гэдгийг хараахан судалгааны одоо зүйл байхгүй. Энэ бол хүнсийг хүн нэг өдөр хэрэглээд орхичдаггүй учраас байнгын давтамжтай тандалт судалгаа хийж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр манад яг суур бариад авсан эрүүл мэндийн гэхдээ энэ чинь нэг ганцхан эрүүл мэндийн асуудал биш байгаа. Ингээд олон талт хамтын ажиллагааны дүнд хийгдэх ийм судалгаа шинжилгээний ажил болж байгаа. Тэгэхээр яг нөгөө нэг дэлхий гэдэг шиг нэг дэлхий дээр бид нар амьдраад хүм малгүй нэг одоо хүнсийг хэрэгжилж байгаа энэ тохиолдолд олон талт хамтын ажиллагаа хийж ийм том далайцтай хөдлөхгүй бол ганцхан эрүүл мэндийн салбарын ажил гэж харахад бас хэцүү харагдаж байгаа. Ийм онцлог байна. Батгах дуяа цэцэг хоёрын хэлсэнчлэн би Батгуу захирлаас суухад яг энэ судалгаа шинжилгээ маш чухал байхгүй. Бид нар ер нь ингээл ямар ч салбарын ингээд тулгамдж байгаа асуудлыг ингээд яриад явхлаар явж эцэст энэ ямар судалгаа шинжилгээ ямар одоо шинжлэх ухааны үндэслэлтэй юун дээр суурилж ийм болж байгааг гаргаж байгаа юм байна уу гэж ярихаар ингээд тэдэн оны судалгаа гэж 4-5 жилийн өмнөх ч юм уу сүүлийн үед бол энэ одоо хүний хүрээлэнгийн захирлын хэлж байгаачлан яг нэрээ хавдраараа тэргүүлээд байгаа шүү. Тэгээд дандаа хоол бол сурвалжих эрхтэн буюу тэ эмэгтэйчүүдийн талын энэ хавдар бас тэргүүлж байгаа шүү. Тэгээ эн чинь анхаарал татаад байгаа юм бол энэ хүнсний аюулгүй хүнсний хувьсгал гэдэг энэ том мега төслийн хүрээнд энэ одоо судалгаа шинжилгээнийхээ ажлыг бүр нэг шинжлэх ухааны хэмжээнд бүр нэг одоо юу гэдэг статистик бүр тоо баримт анхаарал татах хэмжээнд авчиад хийх тийм боломж байна уу? Энэ дээр ер нь ингээд гаргахын тулд танд одоо жишээлбэл дутагдж байгаа зүйл нь юу байна вэ? Хийж болохгүй байгаа. Шинжилгээний байгууллагуудын хувьд бол за стратегийн судлал гэдэг ч юм уу за одоо манай урган хамгааллын хөрвүүлэн гэх юм бол одоо чинь яг тухайн пестицидээр урган хамгааллын бодисоор дэрэгүүр наривчлан судалгаа шинжилгээд. За манай байгууллагын хувьд бол за Монгол улсын өмнө яг юу тулгамдаад байгаа нэг гэдэг тийм ээ. За энэ тулгамдж байгаа асуудлуудыг бид бас шийдвэрлэх чиглэлд ямар судалгаа шинжилгээ явуулах юм бэ? Бодлогын орчны судалгаа хийдэг ч юм уу тийм ээ. За манай байгууллагын хувьд бол түрүүн дурдсанчлан урган хамгааллын хөрвүүлэнтэйг нэг удаа
нэг удаагийн одоо судалгаа хийж үзсэн. Тэрэн дээр бол пестицидийн хэрэглээ бол Монголд бас нэлийн хяналтаас гарсан хэмжээнд харагдсан. За тэрийг одоо биднээс хэрхэн шийдвэрлэж болох юм бэ гэдэг чиглэлээр биднээс өөрсдөө тэр гарц гаргалгааг нь шийдэх. За одоо орчин үеийн шинээр нэвтэж байгаа техник технологиудыг ашиглах. За энэ байдлаасаа бол биднээс нөгөө иргэдэд өөрсдөө хяналтаа тавих боломжийг бол бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр яг наривчилсан шинжилгээнд тэр одоо эрдэм шинжилгээнд тэр хийгэвэл мэдээж энэ чинь нөгөө лабораторийн шинжилгээнүүд их шаардлагатай байдаг. Түрүүн одоо бямсран захирлын хэлснээр одоо тэр нөгөө төсөв санхүүгийн дутагдaltaй байдлаас болоод биднес чинь ерөөс байнга судалгаа шинжилгээ хийж явах хэрэгтэй. За тэр судалгаа шинжилгээнүүд маань яах вэ гэхээр одоо жишээ нь орон нутг дээрээ хийж яадаг. За лаборатори дээрээ хийж яадаг байдаг ч юм уу ингээд харахаар нэлээд том цар хүрээтэй үйл ажиллагаа болдог. За энэ болгон дээр чинь ядчил хүний томилтын зардал. За тэнцэнээс нөгөө хор уруулж одоо тэрийг ашиглах хэмжээний одоо хөдөлмөрийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй одоо энэ том хөрөмжүүд гэж юм уу. Энэ дээр одоо хөрөнгө оруулалтын асуудал энэ чухал байдаг байхгүй тийм. Мөхтөр зөвлөхөөс асууя. Яг одоо энэ хүнсний өсгөл өрөөнд бодлогын яам хамтраад нэгдээд мэдээж хийж байгаа. Манайх ч малаж хуу газар тариалангийн улс орон за тэр хөрс ус тэр малын идж байгаа өвс ургамал өөрөө хоргүй байгаа юу байхгүй юу гэл ингээд ярих юм бол ингээд пестицидийн тархмал байдал нь бол бүх юмд байгаа бол тараад байна шүү дээ. Эцсийн бүлэгтээ хүний одоодоор тоол боловсруулах хэрэгтэн буюу эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэдэг. Тэгэхээр энэ бодлогын арга хэмжээг ер нь яаж авах юм? Тэртээ тэргүй хяналтаа алдсан. Угаасаа иргэн ч өөрөө хянж мэдгүй тэр чинь харагдах байдлаар ингээ харагдахгүй шүү дээ. Энэ хортой юм байна. Энэ хэсгийг ялгаж хаяад би эрүүлийн эцийг гэх боломжгүй нөхцөл байдал байгаа учраас томоохон хэмжээний энэ бодлого акц явуулахгүй бол энэ бас хяналтаас гарсан гэдгийг хумих ямар бодлого ажиллах вэ? За энэ дөрвөнд үзэгчтэй өнөөрөний мэндийг дэвшүүлж байна. За энэ таны асуултанд хариулахын тулд би нэг тогтолцооны талаар жоохон тайлбарлаж өгөө. Тэгэд төр засгаас ямар арга хэмжээ авч байгааг тайлбарлая гэж бодож байгаа. За нэгдүгээрт манай Монгол Улсын ерөнхийлөгч маань 2 жилийн өмнө хүнсний хувьсгал гэдэг үндэсний хөдөлгөөнийг бол санаачил гаргасан байгаа. Энэ бол Монгол Улсыг бас сая даваа баяр зөвлөх хэллээ хүнсний экспортлогч орн болёо гэдэг зорилго тавьсан байгаа. За тэрийг ингээд экспорт хийхийн тулд бол олон улсад үндсэндээ 3 том одоо стандарт байгаа. Энийг стандартыг Монгол улсдаа нэвтрүүлж ээж экспортлогч хүнсний экспорт орн болох юм байна гэдэг нь тодорхой болсон байгаа. За энэ 3 нь юу юм бэ гэдэг юм бол дэлхийн худалдааны байгууллага дотор байдаг 3 юм байгаа. Эхнийх нь гэх юм бол IPPC гэж байгаа. International Plant Protection буюу урмал хамгааллын конвенц байгаа. За энийхэн дагуу бол бүр олон улсын том байгууллага байдаг. Тэнцэнэ сая ярьж юм стандарт нь тодорхой болсон байдаг. Стандарта байнга шинжилж ийдэг. Тэрийг тухайн одоо гишүүн орнуудтай дэлхийн худалдааны байгууллагууд нэвтрүүлэхэд бас дэмжлэг үзүүлдэг. Санхүүгийн ч дэмжлэг үзүүлдэг. За хүний нөөцийн бүрдүүлэгт нь ч гэсэн туслаа үзүүлдэг тийм байгууллагууд байгаа. За хоёр дахь нь гэх юм бол мал эмнэлэг тий дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага гэж байгаа. За гурав дахь нь гэх юм бол хүнсний аюулгүй байдал. Буюу нөгөө Codex Alimentarius гэж ярьдаг. За энэ үндсэндээ 3 энэ том стандарт байгаа. Энэ 3 стандартыг л хэрэгжүүлэх юм бол Монгол дотроо бид нэр хүнсний аюулгүй байдлаа хангаж чадна. За тэгсний үр дүнд Монгол хүн бол эрүүл хүнс идэх боломжийг хангаж өгнө. Мөн хүнсээ олон улсад экспортлох бүрэн үе талга нэгдэж байгаа. За үндсэндээ 3 юм байгаа. За энэ 3 дээр одоо манай төр засаг нь ямар одоо байдалтай байна уу гэдгийг жоохон хэлбэрж өгье гэж бодсон. За нэгдүгээрт урмал хамгаал байгаа тийм бүх юм одоо хөрсөөс эхэлдэг. Урмал хамгаал аягүй чухал байна. Хуучин бол 90-ад он хүртэл урмал хамгааллын бүр ерхий газар гэж байсан. За тэгвэл одоо бол энэ жилийн 6 сард урмал хамгааллын хуулийн шинжилгээ батгдсан байгаа. За дараа жил нь төсөн батгдсан. Тэгээд урмал хамгааллын ерхий газар гэдэг нь байгуулагдана. Тэгээд та бүхэн бүгдээр мэдж байгаа ажил байна. Тэ ажлыг хийхин тулд хүн байх ёстой. Байгууллага байх ёстой. Тэгэх юм бол дараа жилээс тэр урмал хамгааллын ерөнхий газар байгуулагдана. Тэрний үр дүнд олон улсын урмал хамгааллын стандарт нь Монгол улсад хэрэгжих одоо үе таалга нэгдэж байгаа. За тэрэн дээр бол бүх стандартууд байгаа. Тэрийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэх юм бол одоо бид нар ярьж байгаа те пестицидний их ягаа ч юм уу ч юм уу те зөв хэрэгжилж байгаа ч юм уу ч юм мэдэхгүй байгаа тийм асуудлыг нь бол тодорхой болгоно. За тэгтээ яг би одоо өөрийнхөө бас амьдралынхаа туршлагаас хэлэх юм бол бас хувийн хвшилт би нөгөө хөдөө аж ахуй газар тариалан эрхэлж үдчихсэн. Тэрний үүдэнд хэлэх юм бол манай Монгол улсад бол тэр гербицид ч бай те одоо пестицидийн хэрэглээ бол олон улсын харьцуулахад харьцангуй бага их бага байдаг. Ягаад гэх юм бол манай Монгол улс ч юм бол хөдөө аж ахуй эрхлээд бол маш таатай нөхцөл байдаг. Өвлөн удаан хүйтэн хортон шавжин өвчнүүдийг бол ихэнх нь алчдаг. Ургамлын өвчин ч гэсэн хэдхэн жилийн өмнө манай Монгол улс нь их байдаггүй байсан. Харин бол пестицидийг бол хамаа намаагүй хэрэгэлдэг улсууд гэх юм бол дулаан орсууд тий тропикийн улсууд тэд нар бол үнэхээр бороо шиг цацдаг. Тий тэнцээ бол хортон шавжин их байдаг. Ургамлын сайхан ургалдаг, хортон шавжин ч байдаг, өвчин ч их байдаг. Манай Монголд харьцангуй гайгүй.
Тэгээ харьцуулаад ингээ үзэж байхад бол ургамал тэр нөгөө одоо ургамал хамгааллын бодисуудыг хэрэглээ нь бол манай Монгол олон улстай харьцуулахад бол их багаар байсан. Гагцхүү тэрийг нь олон хүнд ойлгомжтойгоор хянж үздэг, хэмжиж үздэг. Олон нийтээр мэдээлэлээ нээлттэй болгоод тогтолцоонд одоо урд байгаагүй гэж. За тэр нь дараа жилээс ингээ байгаад болно гэж бодож байгаа. За хоёр дахь нь гэх юм бол малын эрүүл мэнд те. Энэ бол маш том асуудал байгаа. Манай Монгол улс малайчин улс байгаа. Малаа эрүүлжүүлж бид нар махан бүтээгдэхүүн олон улс экспортлох үе талх нэгдэж байна. За 18 онд бол манай одоо мал эмнэлгийн ерхий газар байгуулагдсан. Энэс болж маш том одоо амжилтыг гаргаж эхэлж байна. Одоо манай Монголын махны экспорт бол өсөж байна. Одон жил бол 80 мянган тонн экспортлоо. Нийт экспортлын үнийн дунд бол 380 сая доллар боллоо. Одоо манай нөгөө ноолуурын экспорт чинь хамгийн чухал байлаа шүү дээ. Манай чухал хувьд бол тэрнтэй бүр дүүцгээс болж байна. За энийгээ бол нэг тэрбум 2-3 тэрбум төгрөг болох бол бүрэн дүрэн боломж нь байна. Олон улсаас ч авъя гэж байна. Тийм бол одоо мал эмнэлгийнхаа энэ тогтолцоог улам сайжруулах ёстой. Яг нь дэвшилт байна. Гэтэ үлдэж байгаа ажлууд бас зөндөө байгаа. Энэ ажлаа бол бас илүү анхааралтай ажиллана гэж бодож байгаа. За 3 дахь нь гэх юм бол хүнсний аюулгүй байдал. Сайхан бүгдээр хэлж байна те. Одоо эмийн аюулгүй байдал гэж ярьдаг те. Эм хүнсний аюулгүй байдлын одоо байгууллага гэх юм уу, ерөнхий агентлаг гэх юм уу те. Тэрийг Монгол улсад байгуулна гэж бас яригдж байгаа. Томодохгүй байгуулах бах. Тэгэх юм бол яг миний хувьд гэх юм бол хүнсний хувьдаас арах юм бол хүнсний аюулгүй байдлын тийм байгууллага байх юм бол олон улсын хэлж байгаа кодекс алиментариус гэдэг тийм стандарт байдаг. Манай Монгол улс ихэнх хууль нь бол байж идэг. Цаасан цай бичсэн байдаг. Гагцхүү тэрийг нь одоо хэрэгжүүлэх, хяналтыг нь явуулах тэр байгууллага нь одоохондоо байгуулагдаагүй байгаа. За тэр нь одоо би тун удахгүй бас төсвийн асуудал шийдэгдэх юм бол байгуулагдах байхаа гэж бодож байгаа. Тэгэх юм бол энэ 3 стандарт нь байгуулагдах юм бол үнэхээр эрүүл байдланд хангагдж өгөх үндсэн хаалга нэгдэж байгаа. За ялангуяа тэр нэг хүнсний хувьд ингээд хэлэх юм бол яг хувийн хэмжээлд ажиллаж байсныхаа туршлагаасаа ярихад бол Монгол улсад бол маш боломж байдаг. Тэгээ доор хаяж нэг бичээ хийгээд экспортлонч болдог. Котлет хийгээд экспортлонч болдог. За эсвэл гадаад оронд бол одоо ингээд халаагаад шууд идэх тий бэлэн хоол. Ready to eat гэж яриад байдаг тий. Идэхэд бэлэн. Тэр хоол бол маш их тархаж байна. Тэр хоолыг одоо ингээд Монголдо үйлдвэрлээд экспорт боломж нь байна тий. Гагцгүй манай Монгол тэр кодекс нь бүрэн дүр нэвтрээгүй байгаа болохоор дээж болгоноогоо олон улсын батламжтсан, итгэмжлэгдсэн лабораторид гадаад руу явуулж туршлага хийж явуулах хэрэгтэй болдог те. Тэгэх юм бол тэр агь үнэтэй болчиход байдаг. Тэгэхээр эцс байд. Гэхдээ энэ 3 юмгаа манай Монгол улс үндсэндээ 3 том стандарт байгаа. Энэ бол тийм хэцүү юм биш те. Олон улс ч гэсэн одоо энэ бол ийм стандарт дотор байх юм бол хүн эрүүл байж болно гэдэг нь бол эдэмшлийн ажлаар батлагдсан байгаа. Тийм болохоор энэ 3 стандартаар одоо бид нар ягштал нэвтрүүлэх нь одоо хамгийн гол зорилго болсон ажиллаж байгаа. За баярлалаа. Тэгэхээр манай гавьяат ажилтаа Эрдэнэс ингээ ойлгох. Мэдээж газар тариаланд хэрэглэж одоо мөнхтөр дарга хэллээ шүү дээ. Харьцангуй манайх бол таатай нөхцөлтэй гэж тий. Тэгэхээр энэ ч бас үнэн баг. Хэдийгээр тийм гэлээч одоо юу гэдэг ургацаа сайн авахын тулд тий өндөр ургацаа авахын тулд бас хэрэглэхээс заашгүй нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр энэний балансыг ер нь тохируулах тэгээд хууль дүрм журамтайгаа зохицуулах, нөгөө стандартаа зохицуулах, нөгөө хүний эрүүл мэндийг бодолцож тэр ажил юмаа явуулах гэдэг нь бол бас нэг цаана нэг тийм ёс зүйн юм байх ёстой ч юм шиг нэг юм мэрэгжилтэй буюу хийж байгаа эрхэлж байгаа ажилдаа ёс зүй баримталж байна. Хүний эрүүл мэнд сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө хүлээсэн үүргээ газар тариалан эрхлэгч та, хөдөө аж ахуйн эрхлэгч та биелүүлж гэнэ үү гэдэг нэг юм асуулт гарах гэдэг шүү дээ. За энэ тал. За үзэгчдээ нороо мэнд хүргэе. Их чухал сэдв. Ер нь бол хүнс эрүүл ээж хүн ард маань эрүүл байна гэдэг. Энэ одоо сайхан үгийг бас манай Монгол улсын ерөнхийлөгч Түмэн Олондоо зарлаад энэ сайхан хөдөлгөөнийг хөрнүүлээд энэ одоо өнөөдөр 2 жил гаруй ажил хэрэг болоод явж байгаад бол тариаланч Түмэн Олон бол одоо энд бас манлайлан хошуучлан оролцож байгаа. За яагаад би энэ тариаланч Түмэн гэж онцолж хэлж яах гэхээр энэ пестицидийн хэрэглээний одоо Монгол улсад хэрэгжилж байгаа дийлэнх одоо орцыг манай газар тариалангийн салбар хэрэгэлдэг. Газар тариалангийн үйлдвэрлэл үрнээсээ ахгуулаад функцид хэрэгжилж эхэлдэг. За дараа нь одоо ургамлын ургалт хөгжлийн үед хог ургамлтай тэмцэхэд өргөн хэрэгжилж байна. За дараа нь одоо ургамлдаа хортон шавьж гарахад өргөн хэрэгжилж байна. Агуулгах сав ариутгах гээд өргөн хэрэгжилж байна. Ийм учраас энэ пестицидийн хэрэглээ бол манай газар тариалангийн үйлдвэрлэл бол хамгийн том хэрэглэгч нь энэ салбар мянган тонноор хэрэгжилж байна. Мэдээж энэ хэрэглээ бол
бүгд ургацын төлөө, эрүүл хүнсний төлөө байх хэрэгтэй. Нэг үе бодвол манай тариаланч түмэн бол энэ пестицидийн хэрэглээ энэ зүйлийг бол одоо шинжлэх ухаанчаар хэрэглэдэг болж байна. Сурж байна. Хуучин бол энийг бол аж ахуйн дарга агроном мэддэг байсан бол өнөөдөр тариаланч хүн өөрөө өдөр тутмынхаа үйл ажиллагаанд энэ хэрэглээний дадалд суралцж байна. Яагаад би энийг хэлж яах гэхтэй зэрэг хуучин бол одоо жишээлбэл нэг гад 0.5 литрээр хийгээд үйлдвэрлэгчээс тун нормын заагаад өгсөн юмыг миний хог ургамал энэнд устдахгүй байгаамаа гэд 600 грамаар хийдэг, 700 грамаар, магадгүй зарим нь 2 нуглаад хийдэг. Ийм одоо сэтгэлийн пангаар гэдэг юм уу? Дураараа хэрэгэлдэг ийм хэрэглээ бас нэг үе байсан. Одоо өнөөдрийн одоо манай тариаланчдын соёл хэрэглээ бол шинжлэх ухаанч. За энэ өгсөн норм тунгаасд нь хэтрүүлж болохгүй юм байна. Энэ яг цаг хугацаанд нь ийм тун нормоор одоо шүн үдэш орой нар одоо хөөрөг үед хэрэглэх ёстой юм байна. За хоёрдугаарт миний энэ хэрэгжилж байгаа бодис ургамалдаа аль болох хурдан одоо үлдэгдэл болж хоцрохгүйгээр байгаль орчин энэ хүн одоо орчиндөө байгальдаа хурдан задраад аюулгүй болох ёстой байна гэдгийг хүртэл ойлгодог болсон. Тийм учраас энэ пестицидийг манай ард түмэн ойлгохдоо энийг хор тариаланчид хэрэглээд байна гэж ойлгох нь буруу. Хүн ч гэсэн өвдөгтөө эм хэрэгэлдэхтэй адилхан энэ ургамал, үр, хөрс эдэн бүгдээрэнд нь бид нар энэ өвчин эмгэг үүсэж байгаа энийг арилгах, устгах энэ юмд энэ юм тунгууд нар зохистой нормоор нь хэрэглэх ёстой. Тэгжээж энэний цаатар норматив ямар байх ёстой, тун хэмжээ ямар байх ёстойг мэргэжлийн хүмүүс нь өөрсдөө тогтоочоод тэгээ энэ нь яг тэр хэмжээгээ барьж үгүй юу гэдэг хяналтыг бас өөрсдөө тогтоогоод байхаар энд яг одоо миний яг хэлэх гээд байгаа юм чинь байхгүй юу? Орж ирж байгаа бүтээгдэхүүний чанар нь ямар байна? За ийм чанартай яг одоо тэр олон улсын дэлхийн нийтээр хэрэгжилж байгаа стандартад нийлсэн бүтээгдэхүүн манай хэлд авч орж ирж гэнэ үгүй юу гэдэгт нэгдүгürt анхан шатны хяналт. Одоо манай энэ гайлын байгууллага, мэрэгжлийн одоо энэ судалгааны байгууллагууд энийг маш сайн нотолж өгдөг байх хэрэгтэй. За энэ орж ирж байгаа нь олон төрлийн жагсаалтаас жишээлбэл одоо функцидэн дээр энэ нь бол одоо норм тундаа байна шүү. Гербицидэн дээр энэ одоо нэг наст хог ургамлын навчит үе тог ургамал дээр нь энэ нь одоо зохин шүү. Энэ нь одоо та нар энэ тунгаар нь маш сайн хэрэглэрээч гэдэг юм. Ийм ухуулах, соён гэгэрүүлэх, сургах, дадлагжуулах ажлууд бас жоохон дутагдaltaй байгаад байдаг. Нөгөө талдаар энэ импортлох гэдэг асуудал чинь өнөөдөр жоохон цадиг замбраагүй хяналт багтай. Энэ олон төрлийн бодисыг хэдэн 10 одоо би эртээр пестицидийн хэрэглэн дээр манай улсад импорт хийж байгаа 90 гаруй аж ахуй нэгж байна гэж сонссон. Тэгэхээр энэ олон аж ахуй нэгжүүд яг үнэхээр энэ дээрээ мэрэгжлийн чадвах, нөгөөдхийг хадгалах, зах зээл борлуулах, ашигласан савсуулгыг устгах тийм ээ. Энэ юмнууд нь норм дүрмийн дагуу хийгдэж гэнүү гэдэг хяндаг энэ тогтолцоо маань өнөөдөр жоохон алга болчихудаа гэж би бодоод байгаа. Алга болчихудаа гэж. Баярлалаа. Хэлчихв. Яг бас газар тариад эхлээгүй хүний хувьд бол тий одоо манай тариаланчид одоо хитрхи хамаа намаагүй одоо бодис ашиглаад байна гэдэг бас нэг буруу ойлголт төрж магадгүй байх. Яг би өөрөө жоохон тариаланч хийжсэн үр дүн хэлэхэд бол ихэнх хэрэгэлдэг хамгийн их хэрэгэлдэг одоо ургамал хамгаалалтын бодис нь бол глифосат буюу Roundup гэж нэрлэдэг байдаг. Тэр голцоо тарихаасаа өмнө хортон шавжин эсгүй бол нөгөө хог ургамлыг устгахын тулд ашигладаг. Хөрсөнд ашигладаг, цацдаг. Тий, урсөнд ч гэсэн ашигладаг. За тэр нь бол голцоо бол 20 хоногийн дотор задард алга болдог. Тэгэх юм бол бид нар чинь бол 4-5 сард имээ тарьж байгаа тий. За тэгэх юм бол 20-30 хоногийн дараа бол тэр бодис нь ихэнхдээ бол уусаад алга болдог. Харин бидний ашиглаж байгаа тэр хэмжээ нь бол тий одоо манай тариаланч чинь бол тэр чинь бас бодис ч айгүй үнэтэй шүү дээ. Тэгэх юм бол аль болох багаар ашиглахаар бас оролддог. Тэгээд олон улстай ингээ харьцуулаад үзэхэд бол бас тийм өндөр биш. Тийм. Тэгээ ер нь ингээд нөгөө яг хуу 6 сар, 7 сард янз бүрийн ингээд ургамлын өвчин гардаг. Тэр үед нь тухайн үед нь бол тэ хэрэгтэй гэсэн бодисуудыг ашиглах тохиолдол байдаг. Гэхдээ бол ургац сургаасаа өмнө бол нэг тийм тэ 20-30 хоногоос өмнө бол ихэнхдээ бол нэг ашиглахаар болждаг. Тэр утгаараа хэлэх юм бол бас нэг тийм айхтар бол тийм тэ одоо манай улаан буудаан их пестицид, эм тандаа ингээд хортцсон гэсэн тийм асуудал бас нэг тийм том асуудал бас биш гэж үзэж байгаа. Тий. Хоёрдугаар манай энэ уур амьсгал. Манай Монгол орны энэ одоо харьцангуй чиг багтай хуур автер ийм сэрүүн уур амьсгал зөнхөлдөг манай орны хувьд бол манай энэ хөрс шороонд ургаж байгаа ургамлууд бол эрүүл тал нь бол дийлэнх.
Тийм учраас энэ дулааны улиралдаа бид нэр олон давтан хэрэгэлдэг пестицидийг, гербицидийг олон давтан хэрэгэлдэг орныг бодвол бид нэр нэг удаагийн хэрэглээгээр л бүх асуудлаа шийдчих боломжтой учраас манай энэ одоо газар тариалангийн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдэл бол ер нь бараг байхгүйтэй ижлэх гэж би бол хүнсний ногоо импортоор ирж байгаа хүнсний ногоогоо үндэсний энэ хүнсний ногоотойгоо хүмүүс харьцуулаад баланслуулаад ингээд бас байдаг явдал байдгийг шүү. Манай Монгол оронд ургаж байгаа хүнсний одоо өдөр тутам зах дээрээ судалж аваад хоолндоо хэрглэж байгаа ногоонууд дахь агуулгадах пестицидийн хэмжээ импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнээс бол маш бага шүү, бараг 0 шүү гэдгийг бол бас хэлэх ёстой гэж би бодож байна. За өнөөдрийнхөө хилцүүлгийн нэвтрүүлгийн ер нь үлдсэн эдэн минутыг бид тэгээд одоо яг шатандаа юу хийх ёстой, юу нь дутагдж जैन те ямар асуудлыг ямар байгууллагууд холбогдоод хамтын ажиллагаагаа хөгжүүлээд эсвэл ямар салбартай судалгаа шинжилгээгээд эсвэл ямар лабораторио байгуулчвал бид эрүүл аюулгүй хүнс хэрглэж хүнсний аюулгүй байдлаа хангасан улс орн болох юм бэ? Үгүй ядаж өнөөдөр ярьж байгаа сэдвтэй холбоотой пестицидгүй одоо эрүүл хүнс хэрглэж гин гэдэгтээ итгэлтэй болох вэ гэдэг чиглэл рүү хэдүүлээ яри тий. Тэгэхээр танаас эхлэе зэрэг мэдээсэн. За түрүү хэлсэн тийм ээ. Ер нь бол галын байгууллага бас пестицидийн одоо оруулж ирж байгаа гербицид, пестицид, фунгицид гэдэг бүх одоо энэ химийн шинж чанар дээр нь бас шинжилгээ хийдэг. Жишээлбэл одоо тэр глифосфат байна уу гэдэг үндсэн одоо тэр үйлчлэгч бодсон байна уу гэдэг дээр бид нар шинжилгээ хийгээд барааны ангиллын кодон тодорхойлоод улсын хэмжээгээр хэр зэрэг олон гербицид орж ирсэн юм бэ, хэр зэрэг одоо фунгицид орж ирсэн юм бэ тий, хэр зэрэг олон одоо бусад одоо пестицид орж ирсэн бэ гэдгийг үздэг. Энэ бол өөр талын асуудал. А бидний бас яриад байгаа төрөний орж ирж байгаа импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд байгаа пестицидийн үлдэгдэл гэдэг өөр асуудал. Энэ нь болохоор нөгөө хэрэгэлцсэн юмны чинь тэр пестицид үлдэгдэл нь хэр зэрэг байна вэ гэдгийг тодорхойлоод. Тэгэхээр бидэрт одоо юу хэрэгтэй байна вэ гэхээр одоо бид нар бол тодорхой хэмжээний илрүүлэх шинжилгээгээ хийгээд байна. Тэгэхээр энийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Айлгаар одоо юу гэдэг бусад улс орн 400 500 гаруй илрүүлээд байхад манайх одоо бага илрүүлээд байна шүү дээ. 16 ч юм уу одоо 20 ч юм уу илрүүлээд. Тэгэхээр энийг юу гэдэг 2 300 тэгээ боломжийнхаа яриад байх хэрэгтэй. Тэр одоо бүх боломжит одоо пестицидийг илрүүлж чаддаг байх. Дараачих нь болохоор тоон шинжилгээ хийдэг байх хэрэгтэй. Нөгөө байгаад байгаа нь илрүүлээд гараад ирсэн тохиолдолд байх ёстой хэмжээнээс илүү байгаа мó үгүй мó гэдгийг тодорхойлох байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хэлийн одоо бомтын лабораториудаа тэгээ хүчин чадлыг нэмэгдүүлэх айлхаар хурдан төрөвчлсэн шинжилгээ хийдэг. Тийм болох хэрэгтэй. Тэрнээс үлдсэн нь бол одоо нааш хот руугаа орж ирээд илүү одоо тийм ээ шинжлэх ухааныг байгуулах тийм. Хойно нь бас хэмжээгийн тун хэмжээ нь ямар байгаа ингэ шинжилэх нь бол учир дутагдaltaй шүү дээ тий. Тэгэхээр хил дээрээ шинжилдэг тийм төрөвчлсэн арга хэрэгэлдэг тийм тоног төхөөрөмж. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар болсон хүчний асуудал байна. Одоо өнөөдөр галын байгууллагад галын лаборатори бид нар одоо маш олон лаборатори байгуулад ажиллаж байна. Тэгэхээр хүн байхгүй. За нэгдүгээр нөгөө сурж байгаа дээд сургуульд нь яг энэ чиглэлийн нарийн мэрэгжлийн хүмүүс сурахаа болцсон. Тэгэхээр энэ дээр одоо төр зэсг анхаарал тийм одоо ялангуяа химикүүд тийм ээ ургамал хамгааллын шинжээчнүүд тийм ийм нарийн мэрэгжлийн хүмүүсийг сурахад тэтгэлэг өгдөг юм одоо яа тийм тэр одоо ингэхгүй бол одоо ердөөсөө химчд болохоо боллоо шүү дээ тийм. Тэгээд манайх одоо 3 удаа одоо сонгон шалгуулалт явуулдаг байхад л одоо би 40 хүн дахиад байхгүй байх жишээтэй тийм. За дээрэс нь туршлага муу байна. Тэгэхээр явж туршлага судлах хэрэгтэй тийм ээ юм одоо мэддэг одоо юм сонсгох хэрэгтэй байна. Тэгээд дараа нь хангалттай уруулж үзсэн өгдөг баймаар байна. Тэгэхээр ингээд уралж үзээ авах гал тендер зарлаалаад авч чаддаггүй ингэсээр байгаад нөгөө энэ жилийнхээ ямаг авч чадахгүй тал дараа жил нь ороод ирдэг тийм. Ингээд тэгээд дээрэс нь энэ нөгөө хэрэгэлдэг уралж үзүүд маань стандартууд маань нөгөө айгүй хугацаа багтаа байдаг. 6 сар болоод одоо нөгөө стандартанд дуусчдаг. Тэгэхээр дахиад нөгөө тгийгээ хийх. Тэгэхээр энийг одоо байнгын одоо хангаж явах хэрэгтэй тийм. Ийм асуудлыг тавих хэрэгтэй. Тэгээд одоо хүчин чадлыг нэмэгдүүлэх, чадахжуулах. Тэгээ энэ хүрээлэн тийм ээ одоо шинжлэх ухааны байгууллагуудыг тэр лабораториудаа тус нь бас тодорхой хэмжээнд сув судалгаа хийдэг мэдээллийн нэгдсэн систем. Яг биендээ өгдөг авдаг ямар хаана ямар шинжилгээ хийгээд байгаа алийг илрүүлж чадж байгаа алийг чадахгүй байгаа тийм нэг нэгэндээ өөрөө өөрсдийнхөө мэдээлэл бүгдд мэдээллийг авч чаддаг юм байх л ёстой гэж байна. Дараа нэг ард түмэнд бас зөв мэдээлэл өгдөг байх хэрэгтэй. Нөгөө ард түмэн маань бас энэ хүнснийхээ бүтээгдэхүүнийг зөв хэрэгэлдэг ядаж угаагаад одоо юу гэдэг 24 цаг усан дотор бүтээж ягаад ингэх юм бол нөгөө пестицид чинь гадна талын ч гэсэн ядаж арилна. Манайхан бол тэгдэггүй шүү дээ тий. Шууд аваад ингээл зүсэл ингэхээр нөгөө пестицид юм чинь эргүүлээд тэр одоо юу гэдэг шивга зүстэй гэж шивгатайгаа хамтлаг яваад өгч байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас ингээд зөв хэрэгэлдэг байгаасай л ингэж бодож байна да.
Болсон үчний асуудал ярьж штэ төвөө цэцэрлээ. Энэ бас маш чухал. Ер нь салбар бүртэл одоо болсон үчний дутагдалд орсон юм уу? Хүний нөөцийн дутагдалд орсон юм уу гэмээр эсвэл одоо бид чинь юу хийж яаж амьдраад байгаа гэмээр за ингээл ерөөсөө ажилтаа олдохгүй хүн олдохгүй л гэхий. За дайлангуй энэ хүнсний салбар буюу одоо энэ лаборатори тэр нарийн мэрэгжлийн хиймж энэ мэрэгжлийн хүмүүс дутагдана гэдэг бол өөрсдөө бид энэ хүнсний аюулгүй байдал гэдэг асуудлаа хайчиж чана л гэж байгаатай л адилхан сонсогдоод байна л да. Тэгэхээр энэ дээр та ер нь сургуулийн захирлын хувьд бас болсон хүчин бэлтгэх тал дээр энэ суралцагч нар бас энэ чиглэл дээр ажиллах тэр ихтгэл үнэмшил тэр хүсэл эрмэлзэл нь яагаад нэг тийм бага байна гэж бодож байна. За ер нь боловсон хүчний асуудал бол салбар болгонд л яригддаг. Ялангуяа өнөөдрийн бидний ярьж байгаа сэдвийн хүрээнд бол боловсон хүчний асуудал бас л дутагдaltaй байгаа. За тэгээ энийг бэлтгэдэг одоо боловсролын байгууллагууд гэвэл хувийн сургуулиуд ч байна, төрийн өмчийн сургуулиуд ч байна. Гэхдээ энд орж суралцж байгаа одоо сүүлийн үед одоо суралцдаг чиглэл нь гэвэл ер нь бол эдийн засаг, хууль тийм ээ одоо ингээд нийгмийн салбар руу их хүүхдүүд сурдаг болчиход байна шүү дээ. Ялангуяа инженерийн чиглэл одоо ингээд суур байгалийн ухааны чиглэлд суралцагчдын тоо маш муу байна. Тэгээ энэ юутай холбоотой гэвэл бас энэ боловсролын тогтолцооны асуудалтай нэлээд холбоотой гэж үздэг. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид одоо орж байгаа хичээлүүд, үзэж байгаа хичээлүүд энэ байгалийн ухааны хичээлийг сонгон үзэж байгаа хүүхдийн тоо маш цөөхөн болчихлоо. Тэгээ үүнтэй холбоотойгоор ихтэй сургуулийн мэрэгжлийн сургуулиудад элсэн орж байгаа хүүхдүүдийн анхан шатны буюу суур мэдлэгийн асуудал бол маш чухал тавигдаж байгаа. Тэгээ энэ бол одоо суур боловсрлоо хангаж ирж чадахгүй байгаа учраас энэ нарийн мэрэгчлэр сурах улсуудын тоо сонирхол бол маш бага болоод байна. Тэгэхээр бидний ярьж байгаа энэ пестицидтэй холбоотой асуудалдар бол хөдөө аж ахуйн их сургууль, шинжилгээ ухааны технологийн их сургууль, Монгол улсын их сургууль, одоо анагаахын шинжилгээ ухааны сургуулиуд одоо боловсон хүчин бэлтгэж байна. Тэгээ энэ чиглэлд сурж байгаа оюутны тоо бол ер нь нийтдээ л оюутны тоо бол багасаад байна. Тэгээ оюутны тоо багасж байна. Мөн дээд сургуулиас гадна одоо техникийн ажилтан бэлтгэдэг, мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, коллежуудад энэ чиглэлийн мэрэгжилтэн бэлтгэж байгаа асуудал бол маш бага болчиход байна. Лабораторид чи ажиллаж чаддаг тэр техникийг ажилуулж чаддаг техникч гэдэг юм чинь хэрэгтэй шүү дээ. Зөвхөн судлаач одоо эрдэм шинжилгээний ажилтан гэхээсээ илүүтэй бас энэ техникийг ажилуулдаг анхан шатны лаборант тийм ээ ийм улсууд бол маш их эрэлт хэрэгцээтэй байна. Тэгэхээр одоо бид нар энэ чиглэлд ялангуяа энэ суур шинжилгээ ухаанууд, байгалийн ухааны чиглэлийн энийг бас бодлогоор дэмжиж энд суралцах хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэх, сурсан хүүхдүүдийг мэрэгшүүлэх, ажлын байранд тогтвор сурчлалтаа ажиллах чиглэлд бас нэлээд ажил хийх шаардлагатай л гэж харагдав. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол хүнсний аюулгүй байдал пестицид гэсэн сэдэвтэй байгаа. Тэгэхээр даваа хоёр дарга мөхтөр дарга хоёрыг нэвтрүүлгийн хамгийн төгсгөлд би бас бодлогын хэмжээний асуудлаа зангидаад хэлэх байхаа гэж бодож байна. Тэгэхээр Батхтоос яг нөө төрөүний хүний эрүүл мэндтэй холбоотой илүү талаас нь хэлвэл өнөөдөр тэртээ дөрвөл бид хүнсний асуудал ярьж байгаа, хүний эрүүл мэндийн асуудал ярьж байгаа. Тэгэхээр энэ дээр та яг одоо гарч шийдэл нь бас юу байх хэвээр бид юу хийхин тухайлбал одоо танаа хүрээлэн дээр одоо ямар юуг хийчүүл, юуг бий болгочвол бид бас энэ хүнсний аюулгүй байдал гэдэг юм хангачих гээд байгаа гэдэг талаас нь. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт яг дотооддоо хийсэн судалгааны одоо бариад авах үр дүн өнөөдөр хараахан бидэнд алга тийм ээ. Тийм болохоор тэгэхээр бид нэр яг хаана яваад байгаа тий яг юу болоод байгаа гэдгийг одоо энийг нэгхэн хүрээлэнч гэдэг юм хийчих ажил биш л дээ. Тийм болохоор үнэхээр одоо хэрэглэгчийн түвшинд энэ өвчлөл нь өндөр байгаад байна уу? За жирэмсэн эхчүүд яагаад өсөлтгүй жирэмсэн үр зулбалт их байгаад байна? За хүүхдүүдийн дунд яагаад мэдрэлийн гаралтай өвчнүүд ч гэдэг юм анхаарал одоо төвлөрч чадахгүй эмгэгүүд ингээд ихсээд байна. Тэгээ зүгээр бид нар хинч хариулж өгч чадахгүй байгаа. Харшил гэдэг юм маш их болж байгаа. Тий, одоо эдгээр өвчлөлүүд дээр өвчлөл тус бүр дээр нийгмийн эрүүл мэндийн одоо тэ үнэхээр энэ ялгаатай бүлгүүдэд өвчлөл өөр байгаад байна. Тэр хүмүүсийн идэж ууж байгаа юм юу байгаа? Ямар одоо орчинд амьдраад байна те? Би түрүү хэлсэн зөвхөн амаар орж байгаа төлөв тухай жимсний тухай бодоод байх биш асуудал байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ юу идэж байгаад байна? Ямар орчинд амьдраад байна? Хідэн насндаа аль одоо трайлингийн бүст тэр хүүхэд тоглоод хажууд нь байж гинү ч гэдэг юм. Энэ дээр ингэж нарийн их олон салбарынхаа хамтарсан суур судалгааг эхлээд манай салбарын хувьд бол гаргах хэрэгтэй гэж харж. Тэгэнгүүт ургамал одоо хүн сэдэр дээр үзэж байгаас илүү хүний одоо тэр хүнээс гарч байгаа одоо шээс одоо юу гэх тийм хүний тэр байтугай гидсний микробиом, малын гидсний микробиомыг хүртэл өөрчилдөг юм байна гэсэн олон улсын судалгааны үр дүн байна. Тэгэхээр хүний гидэс одоо шээс, цус
юу гэдгийг тэнд илэрж байгаа тэр илэрцүүдийг тогтоож нэлээд том далайцтай суур судалгааг эхлээд гаргаж аваад за бид энд байна. За энэний шалтгаан юу вэ гэдэг олон жил дагаж судлах судалгаа боёо когорт гэж хэлдэг. Дээрэс нь энийг өнөөдөр нэг хийгээл за ийм байна гэд хаях биш байхгүй. Хүнс чи өдөр болгон хэрэглэж байгаа зүйл учраас тогтвортой энийг хяндаг тий салбар дундаа энэ мэдээллийг хуваалцдаг. Тэгэхгүй яг ингээд нэг шинжлэх ухаанчаар дата гаргаж ирэхгүйгээр манайх гайгүй эсвэл ихээ гэж ингэж ярих нь одоо шинжлэх ухааны байгууллагын бидний хувьд бол болшгүй зүйл гэж харж байгаа. Тэгэхээр эхний ээлжинд суурь судалгаа хэрэгтэй олон салбарын хамтын ажиллагаа чухал гэж харж байна. За Баттгүй дарга нэмэх үү? За яг дөрөв би одоо 2-3 удаа бас шаардлагатай асуудлуулаад яриа тий. Тэгэхээр энэ мөшгөх систем гэж одоо сүүлд одоо 80-аад оны үеэс ахуулаад хүнсний аюулгүй байдлыг хангах дэлхийн нийтээрээ одоо бас чиглэж ирсэн ийм ажил. За энийг бол Монгол улс бас харьцангуй одоо бусад уур улсуудтай харьцуулахад манайх нэлээд дэвшилттэй явж байгаа. За энэ зүгээр ургамал газар тариалангийн хөгжингүү улстай харьцуулбал дээр багтаа тийм ээ. Тэгэхээр яг зүгээр энэ ингэж сүүний мөшгөх систем гэдэг бол нэвтрээд бас нэг хэдэн жил болчихлоо. За энэ хугацаанд яасан гэхлээр нөгөө сүүнд байсан антибиотикийн үлдэгдэл байхгүй болсон. Энэ бол маш том юм өгөөчтэй юм болж байна. Тэгэхээр энэ цаашлаад одоо бас газар тариалангийн салбарт одоо нэлээд сайн явж байна. Одоо дөнгөж одоо энэ нэвтрээд удааг л байна л та. За үргэлжлээд одоо энэ махны мөшгөх систем гэдэг ч юм одоо биднээс ин ам руу орж байгаа бүхнийг биднээс бүгдийг мөшгөх системтэй болгож. Мөшгөх систем гэж юу яриад байгаа юм гэхэлэр нөгөө нэмэн үртгийн сүлжийг бүгдийг хянана гэсэн үг. Төр хянах гэдэг байгаа биш. Иргэд өөрсдөө бас хянах хэмжээнд байх юм бол одоо энэ газар тариаланаас ирж байгаа энэ хүнсний ногоог одоо биднээс өөрсдөө хянах юм боломжийг бүрдүүлчих юм бол энэ болчихно гэж. Энэ дунд нь лабораторич ордог, өөр төрийн бус байгууллага одоо төрийн байгууллагууд нь одоо ажлаа зөв хийж гэнэ буруу хийж гэнэ гэдгийг л хянах юм цогц тогтолцоо байхгүй. Энийг бүрдүүлэх чиглэлд ерөөсөө төрийн болон төрийн бус байгууллагууд аж ахуйн нэгжүүд идэвхжүүлэн ингэж оролцох юм бол биднээс эдний ард хялбархан гарчих юм боломжтой байна. Мэдээж соён гэгэрүүлэх үйл ажиллагаа бол их чухал. За тэгээд тэр нөгөө та түрүүн бас стандарт асууж ирсэн. Тэр чинь ерөөсөө пестицид, гербицидийг чинь одоо ямар хэмжээнд ашиглах ёстой, хэрэглэх ёстой гэдэг талаар хүртэл биднээс байнга одоо мэдээлэлээр одоо тариаланчдыг ч юм уу одоо иргэдийг хүртэл байнга хангаж явах ёстой юм байна. Мэдээж энэний төлөө мөнгө хэрэгтэй болчдөг. Тэгэхээр энэ төсвүүдээр бол нэн чухал байна. За дээр нь нэмээд нэг хэлэхэд л одоо манай байгууллага дээр ажиллаж байгаа лабораторийн шинжээч нар, судлаач нар бол за яг зүгээр нэг салбартай хайртай учраас л ажиллаж байгаа хүмүүс байна. Тэгэхээр энэ хүмүүсийн цалинг одоо биднээс тодорхой хэмжээнд сайн нэмэгдүүлэх шаардлагатай. Эннийхээ дараагаар нөгөө хүмүүстэй одоо ажлын шаардлага тавьж чаддаг ийм хэрэгтэй байгаа. Тэгэхгүй бол одоо ингээл орж ирчээл хэсэг байж яснаа за энэ дэлгүүрийн худалдагч хийвэл наадахнаас ч хамаагүй өндөр цалин авах юм байна гэдэг ийм харьцуулт үүсчихэд ингээд энэ хүмүүсээ алдаад байна л та. Тэгэхээр энэ бол хамгийн одоо анхны одоо биднээс шийдвэрлэх ийм асуудал байна. Баярлалаа. Бямсран. За бям Энэ юугаар бол би асуулт энэ төрийн байгууллагад ялангуяа лаборатори дээр хордоо нөхцөл ажилладаг. Тэгсэн мөртөө айгүй бага цалин авдаг. Тэгэхээр ердөөсөө нөгөө төрийн байгууллагад нь цалин багтаа очтдгоо. Ихэнхдээ хайчдгоо гэхээр хувийн байгууллага өндөр цалинтай гадар явждаг. Тэгэхээр бид нар ингээд нэг бэлдэж хагаад бэлэн хоол өгöd байдаг. Үлцтэй өөрснөө хөнгөө ингээд газараад байдаг. Ингээд төрийнх нь ажилд нь явж яддаггүй. Тоног төхөөрөмж нь байгаад байдаг. Бүрэн ажиллагаанд ажиллаж чаддаггүй. Ийм л байдал төрөд байгаа. Тэгэхээр бас энэ тал дээр бас анхаарах хэрэгтэй. За бямсран. Миний харж байгаагаар яг урмал хамгааллын мэргэжлийн байгууллагыг авч явж байгаа юм. Нэгдүгээрх нь бол биднэрт бол бас боломжийн хэмжээний хууль эрх зүйн актууд бол байгаа. Урмал хамгааллын тухай хуультай улс сая өнгөрсөн хавар ургамлын эрүүл мэнд урмал хамгааллын тухай хууль болгож шинжилээд найруулсан байгаа. Манай улс ч өөрөө урмал хамгааллын олон улсын конвенцэд бас 1997 онд нэгдээд орцсон. За одоо биднэрт яг дутагдаад байгаа юм юу вэ гэхлээр зэрэг нэгдүгээрх нь олон улсын стандартуудыг үндэсний болгож нутагшуулах шаардлагатай байгаа. Эрх зүйн орчны хувьд нэг маш том асуудлууд энэ бол. За хоёрдугаарх нь түрүүн хүн болгоо ярьж байгаа боловсон хүчний асуудал үнэхээр дутагдaltaй болсон. Мэргэжлийн яг урмал хамгаал 20 цэрийн хяналт үнэлгээ гэдэг мэргэжлийн хөтөлбөр Монгол улс батлуулаад уул нь нэг хэсэг нөгөө мэргэжлийн хяналт гэдэг байхад тэр үед төгсөгч нар их байсан, эсэгч нар нөгөө мэргэжлийн хяналт татан буугдсан чинь тэр мэргэжлэр суралцах хүмүүс байхгүй болсон. Тэгээ уул нь бол яг энэ урмал хамгааллын асуудлыг хариуцсан мэргэжилтэй боловсон хүчин бол байх шаардлагатай. Одоо энэ бол дутагдалд ороод ирсэн. Бас түрүүний цалин өсөлттэй холбоотой, ажиллах нөхцөлтэй холбоотой ингээд дутагдал байна. За 3 дугаар хамгийн гол чухал юм ерөөсөө л энэ пестицидийг хянах лабораторийг
Лабораторийн чадамжийн асуудал улс их орон бүгд үүд хаалганаас эхлээд гайлын лабораториуд маань одоо чадвартай байх хэрэгтэй. Үүднээс орж ирэхдээ л хяндаг байх хэрэгтэй. За өөрсдийн үйлдвэрлэж байгаа тариалж байгаа юмыг дотооддоо хяналтын лабораториуд маань сайн байх хэрэгтэй. За дараагийн түвшний лабораториудад эрдэм шинжилгээ судалгааны лабораториуд бол мэдээж энэ хоёр түвшний лабораториос илүү төрүүлж явж иж бид нар одоо судалгаа шинжилгээний ажлын үр дүнгууд гарна. За миний нэг харж авдаг нь урмал хамгааллын арга хэмжээндээр энэ химийн пестицидийн хэрэглээг багасгахыг гэх юм бол хамгийн гол зүйл нь бусад одоо урмал хамгааллын биологи, микробиологийн аргуудыг үйлдвэрлэлд төлхөө нэвтрүүлэх юм шаардлага бас байгаа даа. Баярлалаа. За энэ ч хэсэг байгаа товчгоо. Нэвтрүүлгийн цаг өнгөрсөн. Манайхны энэ химийн бодисын жагсаалт гэж гардаг л да. Тэр бол ингээд жилдээ хурдан шинжилгээтэй яваад байдаг. Нөгөө талдаа энэ техник тоног төхөөрөмж тэрнийг одоо ашигладаг яг нэг газар дээр өдөртөм хэрэгэлдэг тэр байгууллагуудынх нь хэрэгжилж байгаа техник тоног төхөөрөмжийнх нь одоо шилбэр татвартай холбоотой юмнууд нь ингээд дуусаад нэг юм хугацаатай ингээд хаагаад байдаг байхгүй. Тэгэхээр одоо энэ оны 12 сарын 31-нд ирэхэд жишээлбэл ургамал хамгааллын бодисыг импортлоход нөөтийн татвараас чөлөөлдөг хугацаанд тусч. Тэгэхээр одоо сар ахсын дараа. Тэгээ эх жилээс жишээлбэл одоо энэ хуулийнхаа хугацааг жоох үргэлжлүүлэх ч юм уу. Ягаад гэвэл бид нар хийж чаддгүй зүйл гэж бас манай улсад байна. Энэ химийн үйлдвэр хөгжөөг улсад бид нар хүний улсаас зайлшгүй авах энэ пестицид, гербицид эдгээрийгээ бид нар бас гайл нэмэгдсэн өртгийн татвараас найлуулах чөлөөлөд байх юм бол үйлдвэрлэдэх нөгөө нэгж бүтээгдэхүүнд очих өртг нь буураад. Нөгөө чанартай хямд хүнс үйлдвэрлэх юмнууд дээрээ уялдаад байдаг байхгүй. Тэгэхээр иймэрхүү асуудлуудыг бас нэг богино хугацаанд хурдан шийдэх бас шаардлага үүссэн байгаа шүү л гэж. За товчхон шүү. За шийдлэг гэж хэлж би сайн хэлжсэн үндсэндээ 3 том олон улсын стандарт байгаа гэж байгаа. Тэр нь дотор манай ялангуяа одоо бид нар ярьж байгаа урмал хамгааллын одоо энэ стандарт олон улсынхан байгаа. Тэрийг хэрэгжүүлэхийн тулд урмал хамгааллынхаа ерөнхий газрыг байгуулад энэ ажлаа хурдлуулах нь бол бидний одоо ажил болцсон байгаа. За сая бас нөгөө ажиллах хүчний одоо асуудлыг бүгдээрээ ярьж байна. За аль болох манай Монгол улс бол тармилч бай махан бүтээгдэхүүн экспортлогч улс болж иж энэ салбарт мөнгө олж ирдэг мөнгөтэй уул уурхай шиг тийм салбар болж иж тэгээд тэр стожикийн лабораторийн ажилтан эдэм шинжилгээний ажилтнуудыг одоо цалингийн төлдөг тийм одоо мөнгө эргэлдэг салбар болохын тулд хэрэгтэй байгаа. Тэхийн тулд бол экспортлох ёстой. Экспортын тулд нэн тэргуунд олон улсын стандартуудыг нэвтрүүлэх энэ шийдэл байгаа гэж бодож байна. За баярлалаа. За дагуу хоёр дарга. За энэ сэдв бол өөрөө маш том сэдв. Одоо манай энэ оролцогч нар бүгдээ л олон талаас нь олж харж ярьж байна тийм ээ. Тэгэхээр одоо нэг дэлхий дээр амьдарч байна. Энэ одоо бүгд малын гаралтай байгаль одоо орчинд одоо ямар нэгэн байдлаар нөлөөтэй ч гэдэм үү одоо ургамлаас гарч байгаа бүтээгдэхүүнийг эцсийн үйлдвэрлэлд оруулаад бидрээ бүх хүн сэргийлж байгаа шүү дээ. Энд дэлхийн одоо бүх улс орны үндсэн зорилго нь бол эрүүл хүнсээр хүртээмжтэй аюулгүй хүнсээр ард түмнийг хангах юм том зорилго байгаа шүү дээ. Тэр том зорилгын хүрээнд л одоо Монгол улсын ерөнхийлөгч санаачлаад хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал гэдэг энэ хоёр том асуудлыг л шийдэх гээд үндэсний хөдөлгөөнийг явуулж байгаа. Тэр үндэсний хөдөлгөөний хүрээнд бол бид түрүү хэлсэн тийм ээ. Нэг талдаа засгийн газраас бага үйтэй урт хугацаатай хэмжээний зээл гаргаж байна. Одоо Монгол улсын хэмжээ нь 3113 том жижиг төсөл хэрэгжиж байна. Хүнсний хангамжаа шийдэх гээд. Нөгөө талдаа хүнсний аюулгүй байдлыг шийдэх гээд Монгол улсын ерөнхий санаачлага, нөгөө талдаа ахлах зөвлөхийн удирдлага, одоо Хөрөлбаатар Ангах хаан докторын удирдуулсан одоо пестицидийн бас томоохон ажил эхэлж байгаа юм. Энэ одоо энэний үр дүнг одоо энэ одон байгууллагууд ажиллаад мөн одоо ард түмнээ соён гэрүүлээд энэний үндсэн дээр бид нэг жил 5-6 сарын дотор энэ асуудлыг бас тодорхой хэмжээнд шийдэх зорилготойгоор ингэж ажиллаж байна. За баярлалаа. За тэгэхээр хүнсний хувьсгал хэлэлцүүлгээхийн хүрээнд бид хүнсний аюулгүй байдал пестицид гэдэг сэдвийн хүрээнд мэргэжлийн холбогдох хүмүүсийн мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Ер нь бол хүнсний аюулгүй байдлын асуудал бол иргэн бүрийн оролцоо бас мэдлэг мэдээлэл чухал байдгаа гэдгийг бас нэвтрүүлгээс харсан баг. Тэгэхээр оролцогчдын ярианд бас гарлаа. Хүнс эмийн агентлагийг байгуулах тухай энэ бол одоо Монгол улс хүнснийхээ аюулгүй байдалд дахис дэвшил гаргах ёстой. Бүхэл бүтэн одоо бие даасан эм институцийг байгуулах ёстой гэдэг ийм шийдвэр төрж гэдгийг бас илэрхийлэх хаа гэж ингэж бодож байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч өнөөдөр хүнсний аюулгүй байдлын асуудал тэр дундаа энэ пестицидийн асуудал нөхцөлөд ямар байгаа цаашд бид юу хийх ёстой вэ гэдэг дээр бас гарц гаргалгаа ярьж олон нийтэд мэдээлэл өгсөн та бүхэнд баярлалаа. Дараагийн хүнсний хувьсгал нэвтрүүлгээр уулзлаа. Баяртай үзэгчтэй.